Тийм ээ. Агар технологиос хамаараа тэр нийлэгшгүй байх боломжтой байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ болгоныг одоо мэддэг тийм одоо тал талын цогц мэдлэгтэй ийм боловсон хүчнийг л одоо бид нэр ирээдүйд одоо бэлтгэж гаргах шаардлагатай байна. Ингээд тэгээд энэ юуны уламжлалт хамгаалах ухааны эмийн ургамал судлаач гэж энэ мэрэгчлэлтнийг бэлтгэхээр хөдөөж хүн үндэсний их сургууль анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хамтарсан ийм одоо 4 жилийн хугацаатай ийм бакалаврын хөтөлбөрийг эхлүүлсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хорт тавдрын эсрэг үйлдэлтэй ингэнлэгээл одоо хавдартай хэн болгон аваад ууж авах жишээ нь архинд дараад ууж ингэнэгээл ингээл амнаас амд амтсан одоо нэг ийм одоо зүйлүүд байгаад байна л та. Тэгэхээр зэрэг хэн ямар өөрчлөлтөө тийм ээ ямар одоо хавдраар хизээ өвдсөн хавдрын хэддэх одоо ямар үе шатндаа явж байгаа юм тий. Энэ болгоноос бодгонтой одоо хамаатаагаар энэ одоо ургамлууд юмнуудыг тэгээд бас зохих тунгаар хэрэглэнэ өгөхөөс биш одоо хэн болгоны сайн гэсэн болгоны хүн болгоно тэгээд эн чинь сайнаар нөлөөлөд идэм бас биш. Жил болгоно би экспедиц явдаг л да одоо ууландаа явна. Ургамал одоо байгалийн ургамлынхаа судалгааны шинжилгээ хийгээд ингэж явдаг. Тэгэхэд өнгөрсөн жил ургаж ирсэн тэрний урж жил ургаж ирсэн ургамлууд одоо ургаж ирсэн газараа байхгүй болсон байх жишээтэй. Жил болгоно би экспедиц явдаг л да одоо ууландаа явна. Ургамал одоо байгалийн биологийн төрөл зүйлийг авч үлдэхийн тулд бид нэр адаглаад одоо үрийн хүртэл түгээд бид нэр үрээ ойшруулах тийм ээ. Энэ зүйлүүдийн хүртэл бид нэр одоо шаттараас ажлуудыг системтэйгээр ингэж хийж эхлүүлэх бүр шаардлагатай. Тэр биологийн төрөл зүйлийг авч үлдэхийн тулд бид нэр адаглаад одоо үрийн хүртэл түгээд бид нэр үрээ ойшруулах тийм ээ. Энэ зүйлүүдийн хүртэл бид нэр одоо шаттараас ажлуудыг системтэйгээр ингэж хийж эхлүүлэх бүр шаардлагатай. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ цаг өдрийн мэндийг хүргэе. Хаантын улсын засгийн хамгаалалтын газрын тухай өгүүлж байгаа Хаанти подкаст маань ээлжид нэгэн бичлэгээ хийх гээд өнөөдөр та бүхэнтэй уулзж байна. Өнөөдөр бид бидний хүрээлэн байгаа энэ сайхан ургамлын тухай энэ байгалийн хайрлсан хайр шиг эмт ургамлын тухай ярилцсанаа. Тэгээ би одоо та бүхэн зочноо танилцуулъя. Манай зочин бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш одоо байгальтай ярилцсанаа доктор профессор. Сайн байна уу та? Сайн байна уу? За сайхан засаж байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайхан засаж байна. Та сайхан засаж байна. Сайхан засаж байна. За манай энэ Хаантын улсын засгийн хамгаалалтын газарт байгаа биологийн олон төрлийн зүйлийн тухай одоо үзэгчдэд ард түмэндээ мэдээлэл өгөх гээд бид нэр цуврал подкаст хийж байгаа. Тэгээ одоо бол ургамлын тухай ярина. Ургамал дотроо яг энэ ургамал гэдэг зүйл одоо дотроо ямар ашигтай, хэмт чанартай байдгийг түүнийг бид нэр цаашдаа ер нь ирээдүйд хэрхэн авч явах талаар үзэгчдэд мэдээлэл өгөх гэж байгаа. Тэгээ та энэ түрүүнд манай үзэгчдэд өөргөө танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу. Намайг би анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн уламжлалт жор судлалын тэнхимийн багш одоо байгалмаа гэж хүн байна. За үзэгчдээ та бүхэн сонслоо шүү дээ. Уламжлалт жор судлалын тэнхим гэсэн. Тэгэхээр уламжлалт гэхлээр чи манай монголчууд энэ хангадаал уламжлалт анагаах ухаан тий. Энэ хангадаал аж төрж энэчнээс л одоо тэр өөрсдийнхөө эрүүл мэндэд хэрэгтэй түүхий эдэг авч боловсруулж хэрэгжилж ирсэн гэж би ойлгож байгаа тий. Одоо манай монголчуудын хаантидэл одоо эзэн Чингис хаан маань төр улсаа төхнүүлэн байгуулсан тий. Тэгэхээр манай энэ хаантын улсын засгийн хамгаалалтын газарт байдаг ургамлуудын баялаг шин чанарын талаар ярьж өгөөч тий. Бид нэр их орноо баян тансаг гэж бодож байгаа. Гэхдээ дэлхийн бусад улс орнуудтай харьцуулах юм бол үнэхээр бидний бодож байгаа шиг тийм баян тансаг мөн үү? Мөн байлгүй яах вэ? Тий. Хаан хинтийн дархан цаастаа тусгай хамгаалалтад дархан цаастаа энэ газар нутаг орчинд болохоор зэрэг эмчилгээний ач холбогдол өндөртөө одоо ийм одоо дэлхийн хаанч байхгүй ийм одоо эмийн ач тустай ургамлууд бол маш олон Монгол орны нутаг дэвсгэр дээр 1000 орчим зүйлийн эмийн ургамал ургадаг гэдэг. Үүний бол ихэнх нь одоо бас энэ газар нутаг дээр оршиж ургаж байдаг. За ерөнхийдөө бол одоо ингээд та түрүү хэлжсэнтэй 300-аас 400 зүйл ургамлууд байгаа гэдгсэн. Тэгэхээр ургамлуудаас одоо та бүхний одоо уламжлалт анагаах ухааны судалгаанд орсон одоо нийт тэргуунд одоо энэ хэрэглээнд ордог ямар ургамлууд байдаг вэ? Тэднийг одоо судалж хэрэгжүүлдэг та бүхний өөрсдөө ажлаас бас танилцуулаач. Одоо сая ингээл бид нар энэ уулаараа ингээл өгсөөл уулаараа хатаараа ингээл хэсэг явж байхад бол маш олон төрөл зүйлийн ургамлууд
энд бол урагж байгаа жишээтэй. Маш олон төрөл зүйл радикалууд байж байна. Тийм одоо хаанч байхгүй зөвхөн одоо Монгол оронд ордог Монгол орны эндемикүүд хүртэл энд маш их одоо урагж байгаа жишээ нь. Одоо жишээл байгалийн ургамал тэр дундаа одоо эмчилгээний ач холбогдол өндөртөө жимсгний ургамлууд төр сүүлийн одоо би 10 жил одоо төлхөө ажиллаж байна, судалгаа хийж байна. Үүн дотроос одоо энэ хаянтын дархан цаастаа энэ тусгай хамгаалтын бүс нутагт ургадаг одоо хөх нэрсний судалгааг бол би хийгээд эмчилгээний ач холбогдол биологийн шинж төрхийн тодорхойлоод биологийн идэвхтэй судалгаа хийгээд амт хөстөнд идэвхийг нь одоо хэр зэрэг одоо амт хөстөнд нь бол хэр зэрэг идэвхтэй байгаа юм бэ гэдгийг бол одоо бүсчилсэн маягаар ингэж судалгааг хийгээ явж байгаа. Тэгээд энэ таны судалгааны дүгнэлт цаашдын бас хийж хэрэгжүүлж болох зүйлс юм гээд юу гэж гисэн бэ? За ер нь бол одоо хөх нэрс жимс манай хөх нэрс хар нэрс гэдэг байдаг тийм ээ. Тэрнээс хөх нэрс нь болохоор зэрэг өлгөнөөс нь болохоор зэрэг юунд Цахуун аймагт ургаж гин, Хөвсгөл аймагт ургаж гин, Булган сэлэнгэд ургаж гин. Тийшээ бол Булган сэлэнг рүү бол нөөц бага л да. Хөвсгөл цахны тосон цэнгэл рүү бол нөөц бол ихтэй. Тэгээд хинтээд бас ургаж гин гэх жишээний. За тэгээд энднээс ер нь бол бүсчилсэн маягаар одоо зүүн баруун хойд гэдэг ингээд төв гэдэг ингээд бүсчилсэн маягаар би судалгааныхаа дээжээ цуглуулаад судалгаа хийсэн. Ингээд бол амт хөстөнд идэвх зөвхөн одоо амт хөстөнд идэвхтэр ярихтал ялгаатай байдлаар одоо миний төсөлжсэнээс шал өөр ялгаатай одоо юм үр дүнгээр зарж ах жишээний. За тэгэхээр зэрэг энийг 1-2 удаагийн судалгаагаар болвол энэ ингээд ялгаатай гарчна гэдэг энэ дэр одоо тодорхойлоод дүгнэлтээ хэлээд энэ тийм байна юм байна гэдэг дүгнэлтээ хийхэд бол одоо бас арай эртддэг. Тэгэхээр зэрэг хит хитэн янзын энэ одоо ургаж байгаа орчин нөхцөлийн гадаад одоо орчин нөхцөлийн одоо 5-6 орчин зүйл байдаг. Энэ орчин зүйлүүдийн юу яаж нөлөөлөд байна вэ те? Энэ рельефийн шинжилгээ, геологийн шинжилгээ. За тэгэл одоо хөрснөөс нөхцөлөл те бүх төрлийн эм шинжилгээнүүдийг наривчилсан байдлаар хийх шаардлагатай болдгоо. Тэгээд энийг хэд хэдэн удаагийн давталтаа хэд хэдэн жилийн одоо давтамжтай ингэж хийжээж энэний үр дүнг бол нэм байна тийм байна гэдэг эцсийн дүгнэлтийг бол нотлохож баталгаажуулсан дээр хэлэх шаардлагатай болдог. За тэгээд бидний өмнө энэ Велингээ сэтгүүл байна. Энэ сэтгүүл дээр бол энэ дэлхийн дулаалал 2025-аас 2050 онд ямар байх вэ гэдэг одоо нийтлэл гарсан одоо сэтгүүлч Чимбатманы бичсэн. Тэгээд зочноор нь та бас орсон тий бас олон одоо энэ судлаач докторуудын өгүүллүүдээс нь дуртайд гаргасан. Тэгээд би үзэгчтэй зориулж асуух гэж байгаа юм. Дэлхий нэгдүгээр дулаалж байгаа юу? Тэгээд энэ дэлхий дулаалж байгаа Монголд хэр зэрэг сөрөг нөлөөлж байгаа вэ те. Тэгээ энэ сөрөг нөлөөлж байгаа нь одоо бидний энэ хаантын тусгай хамгаалтай газрын одоо жишээлбэл биологийн төрөл олон зүйлд ямар нэгэн одоо эрсдэл аюул авчирж байгаа юу? Та энэ талаар нэг товч дүгнэлт хэлж өгөөч. Ер нь одоо дэлхийн дулаалал одоо ялангуяа сүүлийн жилүүдэд ер нь аажим явагдчихсан сүүлийн жилүүдэд бол маш эрчимтэй одоо дулаарч байна гэдэг тийм ээ. Дэлхийн нийтэд одоо ер нь зөвхөн Монгол орн гэлтгүү маш олон улс оронд энэ нөлөөлж байна. За энэний зүгээр эхний одоо бидний одоо мэрэгчлэнүүдийн одоо гадаа ингээл ууланд явж байхад анхны ажиллагдж байгаа шинж тэмдгүүд болохоор зэрэг өнгөрсөн жил явж байхдаа харагдчихсан нөгөө биологийн төрөл зүйлүүд маань энэ жил явхад одоо ургажсэн газраа жил болгон л би экспедиц явдаг л да одоо ууландаа явна ургамал одоо байгалийн ургамлынхаа судалгааны шинжилгээ хийгээд ингээд явдаг. Тэгэхэд өнгөрсөн жил ургажсэн тэрний жил ургажсэн ургамлууд одоо ургажсэн газраа байхгүй болсон байх жишээтэй. Тэгэхээр энэ одоо яагаад байхгүй болчихваа? Дэлхийн дулаалалтай холбоотой байна. Энэ гандуу байдалтай холбоотой байна. Бороо хур багасж байгаатай холбоотой байж гин. Хүмүүсийн зохисгүй хэрэглээтэй холбоотой байж гин тийм ээ. Тэгээ энэ болгоноос үүдээд бол энэ баялаг одоо төрөл зүйлүүд маань байгалийн ургамлын энэ баялаг одоо хаанч байхгүй гэж түрүүнд хэлсэн тийм ээ. Дэлхийн хаанч байдгүй зөвхөн Монгол оронд ургадаг энзимикүүд маань ховордож гин. Төрөл зүйлүүд устж алга болоод байна. Улаан ном адаглаад л бид нар одоо улаан номдоо орцсон байж байгаа төрөл зүйл нь ховордоод байгаа. Эмчилгээний одоо болоод бусад одоо ач холбогдол өндөртөө ийм одоо байгалийнхаа баялагийг бол бид нар авч үлдэх тийм ээ гинт фонд бий болгох, үрийн нөөцийг, үрийн санг бий болгох гэх мэтчлэн ер нь бол авч үлдэх хамгаалах тал дээр бид нар одооноос эхлээл одоо бид нар ажлыг арга хэмжээ авч ажлуудыг хэрэгжүүлж эхлэхгүй бол бид нар бол одоо оройтод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг дэлхийн дулаалал бол Монгол орнд ч гэсэн нөлөөлж гин тэр тусмаа одоо энэ байгалийн баялаг ургамал дээр бол ялангуяа энэ эмийн ашиг чанар шинж чанартай ургамлууд дээр бол маш их одоо нөлөө үзүүлж шүү дээ. Би ингэж ойлгож байгаа зөв. Одоо бид хоёр бол одоо өндөр сэрүүний уулын бүстэй байна тий. Тэгэхээр өндөр сэрүүн уулын бүс маань дулаараад ирэхлээр
одоо энд өмнө нь одоо 1 юм уу 2 градусаар илүү сэрүүн байсан. Тэр сэрүүнд нь нэг альва нэг ургамал ургахад илүү таатай нөхцөл байсан бол энэ дулаарчлаа нөгөө ургамал яг тэр нөгөө өөрийнх нь ургадаг дассан орчин байхгүй болохоор тийм дахиж ургаж чадхаа болчиход байна гэсэн үг үү? Тийм ер нь бол тий. Ургамлын өөрийнх нь одоо бид нар ч гэсэн одоо нөгөө амьдрах таатай орчин нөхцөл орон гэрээ бэлддэг шүү дээ тий. Үүнтэй адилхан ургамлч гэсэн өөрийнх нь одоо дасан зөгцсөн ургадаг экологийн бүр одоо өөрийнх нь одоо юу гэж байна, экосистем гэж байна тий. Өөрийнх нь ургадаг. Ерөөсөө тэр л орчин нөхцөл ургадаг. Тэр орчин нөхцөл тэр одоо дулаарл явагдаад ч юм уу, нэг бол гандаад ч юм уу ингээд ирэхлээр ургамлыг услахгүй байхлаар зэрэг одоо тасалгааны ургамл хүртэл услахгүй гадар ирэхлээр зэрэг тэгэл гандаал хөтгөхтэй адилхан. Ер нь бол адилхан. Тэгэхээр дулаарл бол яалтчгүй ургамлын одоо энэ одоо газрын хөрсөн дээр байж байгаа энэ ургамлын өмбөр хүчинд бол нөлөөлж байгаа тий. Зүгээр ямар хэмжээтэй яаж нөлөөлж гинөө, ямар зүйлд нь яаж нөлөөлөд байна гэдгийг бол одоо энэ ботаникчтэй ургамал судлаачдын судлаачд бол өөртөө чиглэлтэй судалгаа шинжилгээнүүдийг хийж байгаа байх л та. Энэ хаалтын Сүхбаатар газрын дарга хашмарга дарга хэлэхдээ боллоо ингэж ярьж ирсэн л та. За манай бидний энэ хамгаалж байгаа 1.7 сая га газар болвол байгалийн унан төрхөө маш их хадгалсан. Энийг бид нар дахиад цааш нь яг энэ одоо байгаагаар нэг 50-100 жил хадгалахад одоо энэ чинээс бид нар алт ухаад болохооргүй маш их хэмжээний үнцийг бидний чинээс гаргаж чадах юм аа гэж ярьж байсан. Тэр нь одоо энэ мэдээж энэ ашигтай ургамлууд дэрэж одоо төвлөрдөг ч юм уу тийм байх бах. Гэхдээ бид нар яаж энэ удаан хугацаанд энэ ашигтай ургамлуудаа авч үлдэх юм бэ? Одоо эн чинь дэлхийд дулаараад ингэж чи хүмүүс бидний одоо хариу арга хэмжээ авч чадхааргүй хүнд хэцүү асуудал уу? Эсвэл бид нар бас хийж чадах, шийдэж чадах зүйлс байгаа юу? За одоо юун төлөө ухаантай ийм хүмүүс байгаад байгаа юм лээ те. Энэ байгалийн одоо энэ хүчин зүйлүүд одоо давагдшгүй хүчин зүйл гэж ярьдаг. Энэнд бол одоо тэртээ тэрнгүү байгаль ихтлэхий болохоор зэрэг одоо бид нарт янз янзын одоо ургамлууд нь байхгүй болоод эхэлж байна л гэдэг чинь тий. Энэ үзэгдлүүдийг үзүүлээд байна шүү дээ тий. Тэгэхэд бид нар одоо ухаантай хүн юм бол тий хүний гараар одоо хийж бүтгэж болохгүй зүйл хүртэл одоо байхгүй болчихлоо. Тэгэхээр зэрэг бид нар энэс хараад одоо үүсэж байгаа нөхцөл байдал юу болоод байна уу? Юу бид нарт харуулад байна уу? Бид нар цаашд яах ёстой юм? Байгалийн баялаг нь одоо зөвхөн одоо ургамал тэргээл байгалийн ургамал тэргээл ярихад эмийн ургамлууд нь хордоод байна. Энэ жил байсан өнгөрсөн жил байсан газараа энэ жил очиход байхгүй болцсон байна. Яах ёстой юм бид нар таримжуулах ёстой. Тэр биологийн төрөл зүйлийг авч үлдэхин тулд бид нар адаглаад одоо үрийн хүртэл түгээд бид нар үрээ ойшруулах тийм ээ. Энэ зүйлүүдийг хүртэл бид нар одоо шаттараас ажлуудыг одоо бас нэг тийм бодлоготойгоор бид нар шаттараатаагаар системтэйгээр ингэж хийж эхлүүлэх бүр шаардлагатай. Эхэлж чадахгүй бид нар одоо яг хувийн хвшлийн байгууллагууд болохоор зэрэг одоо нэг энэ тэнд нэг эмчилгээний ач холбогдол өндөртөө ч юм уу үнэхтэй ч юм уу ийм ургамал төрөл зүйлүүдийг бол таримжуулж барайл нэг баг одоо өөрөөсөө чадхаар нэг юм таримжуулалт юмнууд бол хийж л байна л та. Энэ дээр бол төр зэсэг бол өстой үнэхээр нөгөө одоо бүр бодлогын төвшөнд авч үзэж энийг одоо энэ байгаль орчны яам хөдөөж байгаа газар тариалангийн одоо мэрэгчлэтнүүд одоо энэ чиглэлийн одоо судлаачид нь те одоо дөрвтойхон шиг дуурч бүгдээрээ одоо нийлж тал талаас нь тийм ээ системтэйгээр бодлоготойгоор энийг одоо авч үлдэх тийм ээ таримжуулах нөөцийг нь бий болгох байгалийн баялагаа одоо авч үлдэх тал дээр үнэхээр одоо дөрвтой алхам хийж ажиллах одоо зайлшгүй шаардлагатай болцоо одоо тийм цаг нь бол оройтч одоо ер нь. За та уламжлалт анагаах ухааны жол судлалынхаа тэнхимийн талаар бас хүмүүст ярьж байгаа шүү дээ. Тэгээ анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль бас хамтраад энэ эмийн ургамлыг таримжуулах одоо шинэ ангийг одоо энэ хоёр сургуулийн дунд одоо шинээр үүсгэн байгуулсан. Та бас нэг санаачилж бол хэрэгжүүлсэн. Тэгэхээр таны анхны санаа зорилго юу байсан бэ? Одоо энэ ажил цаашдаа ер нь өшөө одоо хүчээ авахд юу хийх хэрэгтэй байгаа вэ? За ер нь одоо саяны хоёулынхын ярьдаг энэ байгалийн баялаг дэлхийн дулаалтай одоо хүмүүсийн зохисгүй хэрэглээ хандлагатай холбоотойгоор байгалийн баялаг тэр дундаа одоо эмийн ашигтай ургамлууд бол сүүлийн үед маш их ховордоод байна, устдаад байна, алуулаад байна. Улаан намд орж байгаа эмийн ургамлын, эмийн ашигтай ургамлын тоо ихсээд байна гэдэг юмнуудыг бол одоо хэн хөнгөө мэдж байна. Мэргэжлэнүүчдийн дээр бас дуурайд эхэлж байгаа. Одоо зайлшгүй энэ ургамлын төрөл зүйлүүдийг авч үлдэхийн тулд бид нар яах ёстой юм бэ гэхээр зэрэг одоо таримжуулах хэрэгтэй. Таримжуулахаас өөр одоо арга зам байхгүй. Таримжуулахдаа бид нар одоо уламжлалт дараагаараа таримжуулахаас гадна бид нар одоо нөгөө биотехнологийн аргаар тийм ээ хуруу шилэнд өсвөрлөөд тэндээсээ одоо юун дээр
филдэд гаргах барих ийм одоо олон янзын аргуудыг хийх ийм одоо аргууд боломжууд байгаа даа. За тэгэхээр зэрэг ингээхийн тулд болохоор уламжлалт хамгаах ухааны талаас тэр олон мянган жилийн түүхтэй тийм ээ одоо бидний өвд эдэсийн үеэс эхлээд одоо эмийн ургамлаараа эм тангаа хийдэг тийм ээ тангуудаа хийдэг. Одоо бэрцэн гэмтсэн хүн морь малнаас унаад бэрцэн гэмтсэн хүн байлаа гэхэд тэр хүндээ одоо алтан агнуурыг буслахад өгдөг ч юм уу. Тэр нь яаж ийн өгөхлөр зэрэг тэр үеэсээ л тэр ургамал дотор байсан биологи идэвхтэй нэгдэл нь одоо тэр бороолуулах идэвхийг сайжруулдаг тийм ээ. Ийм бодисод одоо байсан байх жишээ нь. Тэгэхээр тэр өвд эдсэл бид нарт одоо өвлөгдөд уламжлагдаад ирсэн уламжлалт хамгаах ухааны хэрэглийг бид нар улам одоо шинжлэх ухаанчаар тийм ээ энд хандаж ер нь одоо сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээрээ байгалийн ургамлыг хэрэглэх хандлага тийм ээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлага ихсэнтэй холбоотой энэ эмийн ургамлын хэрэглээ ихсээд энэ ховрдод байгаа нь одоо улам ихсээд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг л одоо тармилжуулах тал талын янз янзын аргуудаараа бид нар уламжлалт болон орчин үеийн биотехнологийн аргуудаараа бид нар тармилжуулах бол шаардлагатай болж байгаа. За тэгэхээр зэрэг би одоо уламжлалт хамгаах ухааны одоо төрийн өмчийн их сургуульд нь багшилж байгаагийнхаа хувьд одоо би 10 хэдэн жил багшилж байна. Багшилж байгаагийнхаа хувьд энэ тармилжуулалтын ажлыг хөдөөж ухаан их сургуультай тийм ээ хөдөөж ухаан их сургуулийн одоо ургамлынхаа биологийг мэддэг, биологи экологи мэддэг, тэрийг тармилжуулах одоо зүйл тус бүрийн агротехнологиг мэддэг. Ийм л одоо чадвартай ийм одоо болгосон хүчнийг бэлтгэх одоо зайлшгүй шаардлага бол ирээдүйд биднэрт байгаа юм байна гэдэг ийм бодлын үндсэн дээр одоо хөдөөж ухаан их сургуулийн агроэкологийн сургуулийн захирал Буянбаатартай очиж уулзч ярилцаад тэр саналыг тавиад ер нь хамтарсан ийм одоо уламжлалт хамгаах ухааны эм зүч ийм мэрэгчлэлтнийг одоо бэлтгэж эхлүүл яасан бэ? Ер нь бол одоо бид нэр оройтох гээд байна. Ургамлынхаа биологи экологиг мэддэг, тийм ээ. Ургамлынхаа зүйлийн агротехнологиг мэддэг, тармилжуулаад гаргаж чаддаг. Тармилжаад гараад ирсэн дотор нь болохоор зэрэг гарал үүсэл нь тодорхой, тийм ээ. Хаана тармилжуулсан. Тэрэн дотор гарал үүсэл нь тодорхой энэ нэмийн түүхий дотроо биологийн идэвхтэй нэгдлүүд нь байгаа мó үгүй юм уу? Тэрийг стандартлаад одоо мэдчихдэг, тийм ээ. Тэр нь нийлгэж чадсан. Одоо манайхан гадуур зүгээр л нэг эмийн ургамал тарьсан л бол ургаал гараад ирсэн л бол энэ бол одоо эмчилгээний ач холбогдолтой одоо эмийн ургамлаа гэл ингээл одоо эмийн үйлдвэрүүдэд өгөөд түүхийд болгоод ашиглаад байгаа жишээ нэ. Гэтэл тэрэн дотор тармилжуулаад гараад ирсэн дотор болох тэр зэрэг зайлшгүй шинжилгээ хийх ёстой. Хийжээж тэр нөгөө байх ёстой бодисууд нь стандартын төвшөндөө байгаа мó байхгүй мó нийлэгдсэн мó үгүй юм уу тийм ээ. Агротехнологиос хамаараа тэр нийлэгшгүй байх боломжтой байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ болгоныг одоо мэддэг тийм одоо тал талын цогц мэдлэгтэй ийм боловсон хүчнийг л одоо бид нэр ирээдүйд одоо бэлтгэж гаргах шаардлагатай байна. Ингэжээж бид нар одоо энэ олон талын сөрөг одоо ийм одоо асуудлуудыг бид нар бол даван туулж гарах одоо боломжтой гэсэн үндсэн дээрээс одоо Буянбаатар захиралтай очиж яриад тэгээд энэ юуны уламжлалт хамгаах ухааны эмийн ургамал судлаач гэж энэ мэрэгчлэлтнийг бэлтгэхээр хөдөөж ухаан үндэсний их сургууль анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хамтарсан ийм одоо 4 жилийн хугацаатай ийм бакалаврын хөтөлбөрийг эхлүүлсэн байж байгаа. Одоо бол эхний хэсэгчтэй бол арай төгсч амжаагүй 3 дугаар курс. Тий. Одоо эхний төгсөгч нар чинь 3 дугаар курст ороо явж байна. Тий. Та бүхэн тэгээ бас энэ чиглэлээр бас Буднамт Солонгос улсын сургуулиудтай, мэргэжлүүдтэй бас хамтарж байгаа харагдаж байна. Энэ олон улсын харилцааны хувьд одоо ямар сэдв чиглэлээр илүү чухалчилж ажиллаж байгаа вэ? За, ер нь бол яг энэ шинэ хөтөлбөртөйгөө холбоотой Солонгос бүгд найрамдах Солонгос өмнө Солонгос улс болохоор зэрэг бас энэ манай уламжлалт хамгаах ухаантай ажил төстэй уламжлалтын салбартаа тийм тэгээд эндээ одоо энэ эмийн ургамал амтэр сургамлын гаралтай түүхий эдүүдийг бас өргөн хэмжээнд ашигладаг ийм одоо уламжлалт соёлтой юм ард түмэн тэгээд энэ чиглэлээр судалгаач гэсэн бас их сайн хийдэг тийм уламжлалтын нэм тангууд ч гэсэн бас өндөр ач холбогдолтой эмчилгээний өндөр идэвхтэй ийм байдаг. За тийм учраас одоо ялангуяа тармилжуулалтын тал дээр энэ Солонгосын их сургуульд одоо өндөр хөгжилтэй энэ их сургуулиудтай хамтарч ажиллах юм бол нөгөө бидний одоо хүсэж байгаа одоо ирээдүйд бэлтгэх энэ мэрэгчлэтнүүд маань одоо өндөр чадвартай тийм ээ ийм одоо тал талын мэдлэг чадвартай ийм мэрэгчлэтнийг бэлтгэж гаргах боломжтой юм болов уу гэж харж байгаа. Та сая Алтан агнарыг дурдлаа. Миний санаж байгаагаар Монс групп Монс эмийн үйлдвэр 2012-13 оноос эхлээ Алтан агнарыг бас тармилжуулах ажлыг одоо хийгээд хэрэгжүүлээд явж исэн харагддаг. Тэгээд тэр компани болохоор өөрөө судалгаа шинжилгээний том
нэгжтэй, тэгээ эмийн үйлдвэртэй, санхүүгийн боломжтой болохоор өөрөө бол инээлцээр ингээд ажлаа ингээд айгүй өргөн хүрээнд явуулж байгаа харагддаг л да. Бас элдэм шинжилгээний сэтгүүл бас эрхлэн гаргадаг юм билээ те. Гэтэл та бүхэн бол төрийн байгууллага төсвийн мөнгөөр ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө төсвийн мөнгөөр ажиллана гэхлээр чинь бас сансан болгоно тэр болгон хийж чадахгүй байдаг ба. Хоёрдугаарт бас их олон шат дамжлах шийдвэр их ордог бах те. За энэ бүхнийг ер нь товчлоод одоо энэ мэргэжлүүдийн хөдөө аж ахуйн сургууль бол анагаахын шинжилгээ ухааны сургуульд байгаа та бүхний одоо саналчлалыг илүү хүчтэй, илүү өргөн хэмжээнд явуулъя гэвэл энэ шийдвэр гаргадаг хүмүүс, төсөв баталдаг хүмүүс юун дээр илүү анхаарч юуг та бүхэнд илүү дэмжих шаардлагатай байгаа. За ер нь бол яг их сургуулиудын академик байгууллагуудын хувьд болохоор зэрэг шатандаа л одоо өөрсдийн одоо хөрөнгө оруулалт юмыг судлаа шинжилгээндээ бас хийгээд ингэж явж идэг. Гэхдээ тэр нь бол нөгөө харьцангуй одоо гадаад орон юмтай харьцуулахад бол энэ судалгаа шинжилгээ одоо энэ шинэ бүтээгдэхүүн инновац үйлдвэрлэлч байт юм те энэ тал дээр бол харьцангуй хөрөнгө оруулалт багатай бага байдаг тийм. Би өөрөө Солонгос улсын Кёнхи их сургуульд би докторийн зэргийг хамгаалсан. Уламжлалт одоо анагаах ухаанд хэрэгэлдэг эмийн ургамлын одоо геном молекул биологийн судалгаа хийгээд тэгээд одоо Дэлхийн жин банкнд тэр зүйлүүдийг тодорхойлдог энэ маркерыг зохион бүтээж бүртгүүлж ингэж хамгаалжсэн. Тэгэхээр зэрэг дэлхийн нийтэд болохоор ер нь л одоо байгалийн гаралтай түүхийн эдээсээ бүтээгдэхүүн бэлтгэж одоо эрүүл мэнд болоод одоо хүнсний эмчилгээний ач холбогдолтойгоор төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүнийг эмийн бэлтгэл тийм ээ төрөл бүрийн хүнсний баад бэлтгэлүүд байж байна. Энийг одоо бэлтгэж гаргах энэ ажлуудыг болохоор зэрэг компани байгууллагын хөрөнгөөр тэгээд их сургуулиудын одоо багш нар судлаач нартаа хөрөнгө оруулалтыг хийгээд энэ дээр одоо бид нар ийм юмыг хүсэж байна. Бид нарт яг энэний судалгаа хийгээд одоо загвар бүтээгдэхүүн өгч юм ингээд хийгээд гаргаад өгөөч гэсэн байдлаар ажиллаж явдсан билээ. Тэгэхээр манайх одоо бас тэгж явах нь ч бас зөв юм болоо да гэж тийм ээ нөгөө хувийн хвшил одоо төр хувийн хвшлийн байгууллагууд бизнесийн байгууллагуудыг холбоод тэдний хүсэж байгаа харж байгаа ямиг шинжилгээ судалгааных нь төрийн өмчтэй байгууллагууд нь одоо судалгаа шинжилгээг нь хийж өгдөг тэдний хөрөнгөөр тий. Тэгээд энийг одоо зах зээлийн эргэлтэнд оруулах хэрэглээ талдаа нэвтрүүлэх энэ тал дээр бол энэ одоо хувийн хвшил байгууллагууд нарай маркетинг сайтай гайгүй юм шиг байна л да. Тэгээд тухайн үед болохоор зэрэг намайг одоо 2006-7 оны үед Солонгос сурч байхад манай багшид тийм захиалгууд ирдэг байсан байхгүй. Тэгээд тэр төслүүд дээр нь бид нар ажиллаж судалгаа шинжилгээг нь хийж өгч жишээний. Тэгээд тэр үед болохоор зэрэг би одоо нэг сайн ойлгохгүй байж одоо бол тэгж л явал нарай одоо нөгөө хурдан хөгжих юм болоо хин нэгэ нөгөө хэрэгтэй нөхөд те. Тэгээ ингэж ажиллаж болох юм болоо бодлогын шинж чанартай одоо дээрээсээ энэ боловсролын яам ч юм уу тийм ээ хөдөөж явах яам ч юм уу эрүүл мэндийн яам нь одоо барьж холбож те эдгээр ингэж хөгжүүлэх ёстой мó одоо яах ёстой би бол энэ дэр нэг одоо гаргалгаа олж чадахгүй. Ерөнхийдөө яг одоо та сайн хэлж шүү дээ ингээд за тухайн ургамалд тэр одоо байгаа биологи этикт бодсон яг байх ёстой хэмжээндээ байгаа мó байхгүй мó. За тарилаа гэхэд чи яг тэр хэмжээндээ гарсан юм уу гараагүй юм гэдэг одоо наривчиж тодорхойлох нь чухал гэдэг шүү дээ тий. Одоо миний санаж байгаа гэхэд бол одоо сахарын цай булцуу цэцгийг жишээлбэл бордож байгаа бордоо нь жоохон өөрчлөгдөхөд л тэрний одоо энэ үлийнхэн хэмжээ нь бол өөрчлөгддөг гэдгийг одоо одгөрлгээд одоо хайсан багш маань бол тогтооцсон байж байгаа жишээтэй тий. Тэгэхээр тэр болгоныг ингэж шинжилдэг жишээлбэл манай лабораториуд нь байдаг юм уу лаборанториуд нь байдаг юм уу тэднийх нь одоо урууж бодсон юм нь одоо бидэд хүрэлцээтэй хэмжээтэй байдаг юм уу энийг одоо дараагийн шатанд одоо эмнэлзэн үеийнтерд оруулаад одоо хэрэг хэмжээний зардал мөнгө болдгийг яг энэ чиглэлээр одоо хөрөнгө оруулалт хийгддэг юм байдаг уу? За жишээлбэл одоо булцал цэцэг гэд байж чинь за энэ дээр болохоор зэрэг одоо гаднаас авчирдаг манад бол ургадгүй ургамал шүү манай ургамал бол биш. За топономер гэдэг энэ булцал цэцэг дээр бол одоо би бас таримлжуулахаас нөхцөлөд ингэж ажиллаж исэн. Тэгээ таримлжуулж гаргаж ирсэн дотроо одоо тэр инүлиний агуулмж булцуунд нь хэр зэрэг байгаад байна уу? Газрын дээд хэсэгт нь хэр зэрэг байгаад байна уу? Үнэхээр одоо чихрийн шижинд одоо нөлөөлөд байгаа мó үгүй мó тэ энийг нь болохоор зэрэг амтны туршилт хийгээд ингээд судалсан байж байгаа. Тэгэхэд одоо булцуунд нь байж байгаа инүлиний агуулмж болохоор зэрэг дэлхийн нийтэд бол нэг 30 эдээс 50 эдийн хооронд л байд юм байна л та. Тэгэхэд манад таримлжуулсан булцуу цэцгийн булцуунд нь инүлиний агуулмж 67% гарч байгаа жишээ нэ. За газрын дэд хэсэгт нь болохоор зэрэг бусад одоо гадаадын таримлжуулсан орнууд болохоор
нэг 10%, 20% байж хат манайх 30% байх жишээ нь. Тэгэхээр зэрэг бол манай тармилжуулсан болохоор зэрэг өөр байд юм байна. Илүү байд юм байна. Тэр нь магадгүй манай хөрсдөө холбоотой байж магадгүй. Манай Монгол орны хөрс бол одоо харьцангуй эрүүл цэвэр хөрсдөө гэж явдаг шүү дээ. За тэгэхээр зэрэг ер нь одоо тармилжуулсан эмийн түүхийн эдийг эмчилгээнд одоо эмийн ургамлаар эмчилгээний одоо бүтээгдэхүүн одоо баад бэлтгэл юу гэдэг юм төрөл бүрийн бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэлийн түүхийд болгож ашиглах гэж байгаа болвол нь энэ түүхийн эдийн одоо тухайн одоо чиглэлээр ашиглах гэж байгаа биологийн төвхт нэгдэл нь юу юм? Тэр биологийн төвхт нэгдэл нь энэ одоо ургамлын түүхийн дотор хэр зэрэг нийлэгдсэн байж байгаа юм? Байхгүй мó байгаа мó? Стандартанд тавигдсан одоо олон улсад мөрдөгддөг энэ стандартаа одоо нийцэж чинь үгүй юу? Гэдгийг хяндаг, шалгадаг л одоо байх ёстой юм. Тий. Ийм одоо мэргэжлийн хяналтын байгууллагууд байна л да. Энэ дээр одоо энэ болгоныг одоо шинжилж яадаг, судалж яадаг мэргэжлийн хяналтын байгууллагууд, лабораториуд байна. Энэ лабораториудаар бүгдийг нь бол шинжилүүлээд судлуулад тэгээд одоо шинжилгээний бичиг одоо шинжилгээний үр дүн дээр үндэслэж бид нар цаашдаа одоо судалгааны ажлууд хийгдээд энэ үндсэн дээр төрөл бүрийн одоо ийм бэлтгэл бүтээгдэхүүн гаргах ёстой юм байна. За хоёул уламжлалт ухаантайгаа холбоотой тэгээд ер нь манай уламжлалт ухаан, Европын анагаах ухаан хоёр бол өөр гэсэн ойлголт, өөр гэсэн одоо хүний биеийн талаар үзэл ойлголцтой шүү дээ тий. Тэрэн дотор манай уламжлалт анагаах ухаан болохоор энэ байгаль цагуур хүний эдийн ундаа хоёрыг маш их чухалчилдаг. Тэгэхээр одоо бид нар бол энэ хаан дэд засгийн амралтын газрынхаа тухай ярьж байна. Одоо хаан дэд засгийн амралтын газар маань одоо энэ Төв аймаг, Хинтэн аймаг, Сэлэн аймаг, 3 аймаг, 9 сумыг хамарсан газар нутаг байж байгаа. Өөрөө бас юм жилийн дөрөв удирдлагатай тий. Тэгэхээр монголчууд яг энэ газар орондоо олон мянган жил одоо амьдрахтаа бий болж ирсэн юм хоол хүнсний соёл гэж байсан. Тэр маань энэ сүүлийн даяарсан 20-30 жилд бол нэлээд их өвчмөдөг өөрчлөгдөж тий. Гэхдээ та одоо тэгэхээр ялангуяа залуу үзэгчдэд хэлэхгүй тий. Ер нь хоол хүнс эдийн ундаан дээр яг ийм уулахыг сэрүүн бүс нутагт амьдарч байгаа хүмүүс ер нь юуг хамгийн түрүүнд мэдсэн байх хэрэгтэй. Хүн эрүүл байхын тулд бас юуг одоо анхаардаг байх хэрэгтэй. Энэ талаар хэлж өгөөч. За ер нь одоо нөгөө дэлхийн нийт одоо өвдсдийн дараа эмчлэх биш тийм ээ. Өвдөхөөс нь өмнө одоо эрүүл өөрийнхөө одоо бие организмыг эрүүл байлгахад нь тийм ээ урьдчилан сэргийлж эрүүл байлгахад нь анхаарч одоо хоолундаа зохицуулж явах хэрэгтэй. Одоо хүнсээр бол хүнийг бол эмчилж болж байна гэдэг ийм одоо зарчим маань юм дээр турлахуурлаад одоо сүүлийн үед бол тэгж өгч байна. Тэгэхээр зэрэг монголчууд одоо нүүдэлчин ард түмэн тийм ээ монголчууд бидний хувьд болохоор зэрэг эрт дээр үеэсээ одоо хүний биеийн өвчлөл гэж юм байсан. Хүн болгон одоо живтээр бол болохоор зэрэг хоорондоо одоо тав төрийн бие организм ялгаатай. Адилхан хүүгээрнээ ялгаатай. Тэгэхээр зэрэг хүн болгоны өөрийн гэсэн энэ өргөц онцлог шинж дээр нь суурилсан хүн болгоны одоо энэ улиралтайгаа зохицуулаад хоол үнсээ эдийн ундаагаа хоол ундаа одоо зохицуулж хэрэгжилж явах хэрэгтэй байдаг тий. Тэгээд нөгөө хий шар бадганы онол гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр суурлаад одоо ямар типийн хүн байгаа юм тий. Ийм хүмүүс бол нь одоо ийм улиралтай ийм эдийн ундаа гэдэж унаа. Ингэж өөрийгөө одоо өөрийнхөө шинж одоо төрлөх биеийн өрөмц шинж чанар дээрээ суурлаж одоо өөрийгөө ингэж хамгаалж эдийн ундаагаараа өөрийгөө тойглож одоо хамгаалж явах хэрэгтэй байна гэдэг ийм бол бүр одоо бидний өвд эцэс одоо болоод ирсэн ийм одоо онол байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ үгээрэл эдийн ундаа явдал мөр одоо идж байгаа хоолундаараа удирдалтайгаа зохицуулаад өөртөө одоо тохирсон эдийн ундаа хэрэгжилж явах юм бол нь одоо хүн өвдөхгүй байж болох нэ гэдэг ийм онол байдаг. За та тэгэхээр сая бол ингэж хэллээ шүү дээ. Хүн бол эхлээд өөрийнхөө тэр өрмөц үйлчлэлийг мэдэх хэрэгтэй гэж. За би бол энийг саяхнаас л 2 жилийн өмнөөс ингээ яг өөрийнхөө бие дээр ойлгосон байгаа байхгүй. За би гэдэг чинь өөрөө нэг ийм төрлийн хүн юм бэ. Ийм хоол идчихлээр би болдгоо юм бэ. Ийм хоол идчихлээр би надад зөгтг юм бэ гэдэг юм уу те ингээд өөртөө дөнгөж юм гадралж эхэлж байгаа юм л та. Тэгэхээр энэний чинь одоо гол зохицуулдаг жорн найрлага нь болоо тэр эдийн ундаа хоол хүнс байгаа тийм тийм. Тэгэхээр танаас уулда бас энэ эдийн ундааны сектор гэж байна. Та энд нь бас ингээ ажилдаг. Тэгэхээр та бүхэн юу судалдаг юм? Энэ танаас та бүхний судалж байгаа зүйлсийг тийм энэ хүмүүс олон нийт мэдэж авснаар өөрсдөнд нь юу хэрэгтэй, ямар хэрэгтэй. Энийг мэдэж авахын тулд бас тэр хүмүүс юунаас эхлэх хэрэгтэй вэ? За анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн
Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн одоо дэргэд уламжлалт анагаах ухааны хүрээлэн гэж Монгол анагаах ухааны хүрээлэн гэж байгуулагдсан шинээр. За тэгээд энэ хүрээлэн маань болохоор зэрэг Монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэн гэдэг. За энэ хүрээлэн маань болохоор зэрэг дотроо 4 сектортай. За энэ дотроо одоо эдийн ундаа судлалын секторыг гэж байгаа. Тэр эдийн ундаа судлалын секторын эрхлэгч нь бол одоо миний бие ажиллаж байгаа. За тэгээд энэ эдийн ундаа судлалын секторт юу хийгддэм бэ? Ямар үйл ажиллагаа явагддсан бэ гэхэлэр зэрэг одоо уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хэвтлэн эмчлүүлж байгаа эмчилэгчдийн одоо жишээлбэл өөрчлөлтөөр нь суурилсан эмчилгээний хоол боловсруулах тийм ээ. Энэ дээр стандарттай болох хүн болгоны биеийн өөрчлөлт тохирсон одоо хоолунд эдийн ундаа гэж байдаг. Энийг удирдалтаа зохицуулж хүмүүс хэрэгжилж явах хэвээр. Ингэх юм бол хүмүүс одоо эрүүл байна гэж түрүүн яриад байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ онол дээр одоо суурилсан эмчилгээний хоолундыг хэрэглүүлэх хүн хоолоо зөв хэрэглээд одоо удирдалтаа зохицуулж хоолоо зөв хэрэглээд одоо эдийн ундаагаа зөв хэрэглээд үүнтэйгээ зохицуулж одоо удирдалтаа зохицуулж одоо хувцсанраа зөв хэрэгжилж өмсөж хэрэглээд за ингээд явж исэн тохиолдолд бол нь одоо хүний одоо өвчлөлөөс одоо хол байх юм аа гэдэг ийм одоо юутай байгаа зарчимтай байгаа. За тэгэхээр зэрэг эдийн ундааны энэ сектор болохоор зэрэг одоо хий шар бадганы типийн хүмүүст зориулсан эмчилгээний хоолны стандартыг боловсруулж байна. Төрөл бүрийн одоо энэ амтны эрдсэн гаралтай эмийн түүхийн эдэс тийм ээ одоо бүтээгдэхүүн бэлтгэх, баадуудыг бэлтгэх, эмийн бэлтгэл бэлтгэх одоо энэ ажлуудыг бол бас манай секторт хийгээд явж байгаа. Жишээлбэл сүүлийн үед одоо энэ миний одоо судалгаа хийгдэж байгаа нөгөө жимсний урамлууд байгаа шүү дээ. Байгалийн гаралтай жимсний. Манай Монгол орнд болохоор зэрэг бас нэг онцлог юм нь одоо жишээлбэл түрүүний бидний яриад ирсэн нэрс гэл ингэж хийж хахад нэрс маань болохоор зэрэг өөрөө байгалийн зэрлэг урмал тийм ээ. Тэгэхэд одоо нэрсийг одоо зэрлэгээрээ одоо нэрс байгаль дээр ургадаг ийм газар орон цөөхөн биш тийм ээ. Бүгдээрээ дандаа тармилжуулсан одоо ихэнх нь тармилжуулсан байж байгаа жишээ нь. Тэгэхээр зэрэг энэ байгалийн гаралтай одоо эмийн ургамлууд дээрээ одоо ялангуяа жимсний төрлийн ургамлуудаас одоо ашигтай бактерийг нь ялгаж байгаа. Одоо сүүлийн үед ашигтай бактерийн судалгаанууд маш их хийгдэж байна. Гаднаас одоо жижигхэн эмхэн савтаа ашигтай бактери гэл ингээл оруулж ирж байгаа ч 2-300 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Гэтэл манай Монгол орны энэ одоо онгон дагшин цэвэр энэ байгаль дээр ургаж байгаа ургамлууд жимсний түүхийн эд дээр байж байгаа одоо ашигтай бактериудыг бид нар ялгаж аваад тэргээр байжулсан бүтээгдэхүүн эмийн бэлтгэлүүдийг хийхэд бол нь одоо маш их өргөн боломж байх жишээ нь. Тэгэхээр зэрэг ийм олон янзын судалгаануудыг би Солонгосын нэг юутай бас судлаачтай хамтарч энэ юун дээр жимсний ургамлуудын одоо ашигтай бактерийг ялгаж аваад эндээсээ бүтээгдэхүүн эмчилгээний бүтээгдэхүүн төрөл бүрийн эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг хийх тал дээр бас хамтарч байна. Би бол товчондоо тэгэж ойлгоод байна. Бадган типийн шинж хүнд хоол идэх юм бол их нозоо орд юм байна, залхуу орд юм байна те. Хий типийн хүн болохоор ингээд сэрүүн чанарын хоол идэх юм бол амархан зүрхэн өвддөг юм байна, амархан гомддөг юм байна. Одоо сэтгэл хөдлөл нэх болдго юм байна гэдэг юм уу те. Шар типийн хүмүүс одоо гашуун, нисун хоол нөгөө шарыг ихсэгдэг одоо халуун чинжүү, салмис энд хэрэглээд талаар улам л одоо ингээд одоо шарн гоцолцоо шартай болоод байдаг юм байж гэдэг юм уу те. Тэгэхээр дээрэс нь бас энэ манай Монгол оромчин жилийн 4 удирдалтай хэрнээ яг энэ уламжлалт анагаах ухаанд бас 4 биш 6 гэж тоолж байгаа шиг байна. Тэгээд энэ болгон дээр тэр хүн өөрийн биеийн онцлог таалсан хоолны жорны арилгыг л олоо мэдчихэм бол ер нь одоо сэтгэл санаа тайван төвшин байх нь гэж л ойлгоод байгаа. Тий, өвчлөлөөс урьдчилан сэргийлж болно тийм шүү дээ. Ер нь л одоо хүн өөрийнхөө одоо биеийн өөрчлөлөө буюу би одоо ямар типийн хүн юм бэ тийм ээ. Энийг одоо хий шар бадганы хоссон ч байж болно шүү дээ. Одоо шар бадган хий шар ч юм уу ингээд хоссон юм хүн байж болно. Тэгэхээр зэрэг өөрийнхөө биеийн өөрчлөлөө мэдчихэж одоо энэ үндсэн дээр одоо би ямар хоолндыг хэдий цагт тийм ээ хэдэн цагт би ямар хоолндаа идэж явж явах хэвээр гэдэг юм одоо мэдээд авчих юм бол нь одоо өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өвдөхгүй байх өвдсөн байсан ч одоо тэрнээсээ одоо ямар нэгэн байдлаар одоо хурдан хугацаанд илэрших тийм ээ энэ одоо зүйлүүд бол бас өөрийнх нь гарын дор байж болох юм аа гэж. Тэгэхээр энэ болгоныг бол бас сайн мэдчих нь чухал. Одоо ингээд за монголчууд бол хайцсангуй сүүлийн 20-30 жил одоо
даяарснаас болоод ч тэр энэ социализм үед өөртөө уламжлалт мэдлэгээс холдсон болоод ч тэр энэ бүхэн их шин сонсогд одоо гэхдээ манай өмнөд хөлшүүд бол хүн болгон энийг бол маш сайн мэддэг. Хүн болгон амьдралдаа бол энийг хэрэгжүүлдэг. Тэгээд хятадд бас нэг юм зүйл их ажиглагддаг л да. Тэдгээр хүмүүс бол энэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн их хэрэглэх сонирхолтой болсон байна. Чинэлэг усныхаа хэрэгээр тэр хүмүүс өөрийнхөө эрүүл мэндэд бас жинхэнэ юм олж хэрэглэх их сонирхол бий болсон байна. Гэтэл жинхэнэ юм нь бол одоо битээр ингэ тойрон хүрээлэл одоо асар ихээр байж шүү дээ. Тэгээд тийм ч учраас тэр хашмаар даргын хэлсэн бидний энэ онгон нагшин байдлыг дахиад нэг 50-100 жил хадгалахад илүү их үнцэн энэ алтнаас илүү их үнцэн энд чинь гарах юм а гэж хэлж байгаа үгний бас утга учир нь ч гэсэн тэнд байгаа бах гэж бодож байна. Тэгээ ер нь би энэ болгоныг дүгнээд бацаж юу танаас суух гэдэг нь ихлээр одоо энэ байгалийн эми оромлуудыг биологийн идэвхт бодис болгогдож байна уу те эсвэл тэр нэг одоо витамин шиг нэмэлт бүтээгдэхүүн болгогдож байна уу бид нэр ерөнхийдөө ямар нэгэн байдлаар хөгжүүлэх боломж нь бол байгаад байна. Гэхдээ эн чинь бас маш тусгай мэдээлэлээр суурилсан байна те анагаахын шинжилгээ ухааны мэдээлэлтэй газар тариалан экологийн агроэкологийн мэдлэг гэдэг олон мэдлэгийн хуулзуур дээр юм бий болох гэдэг байна. Тэгэхээр энэ мэдлгүүдийг ер нь бий болгож авахд энэ хэр их хугацаа зарцуулагддаг юм бэ? Энэ цааш нь бид нар ингээд энийг доктортой ингээд хөгжүүлээд мэрэгчлэтнүүдээ бэлтгэх хийхэд та бүхэн одоо шинээр оюутнууд ирсэн байна тий. Одоо 3 дахь курстэй байна. Эдгээр хүмүүс ер нь хичнээн жил сурж иж ерөнхийдөө үр дүн гарах боломжтой вэ? За ер нь бол одоо бид нар мэрэгчлэлтэн бэлтгэхэд одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн зэрэг эмч мэрэгчлэлтнийг бэлтгэхэд эмчнэрийг бэлтгэхэд бид нар 6 жил байна шүү дээ тийм үү? Үндсэн одоо бакалавраар 6 жил сурж байна. Ахаад резиденст 2 жил сурж байна гэл ер нь нэмж болоод одоо 10 гартлаа тийм ээ. Нэг 10 жил зарцуулдаг юм байна гэд ингэж байгаа. Хөдөөжихөн их сургуульд болохоор зэрэг одоо энэ геоэколог, агроэколог тийм ингээд экологийн мэрэгчлэлтэн энэ агрономч гэд энэ одоо ургамал зүйч гэд энэ мэрэгчлэлтнүүдийг бэлтгэхэд бол нэг 4 жил бэлдээд байна л да. За их сургуульд болвол н одоо 4 жилийн хугацаанд бид нар зүгээр л одоо суур үндсэн онол тэмээ зарчмын хувьд ийм байх хэвээр. Ер нь л ийм байдгаа гэсэн онлын мэдлэгийг л өгöd гаргаж байгаа. Тэгээд энэ хүн цаашаа одоо амьдрал дээр ажил дээр гараад одоо цаашид би одоо хэрхэн яаж хөгжих юм бэ? Би хэн болох вэ? Ямар одоо мэрэгчлэлтэн болох вэ гэдгийг бол одоо өөрөө тодорхойлж явдаг гэж би үздэг. За тэгэхээр зэрэг энэ одоо судалгаа шинжилгээний ажлууд одоо жишээлбэл би өөр дээр аваад ярихад би бол одоо ургамал зүйч мэрэгчлэлтэн хүн шүү дээ. За тэгээд ингээд энэ одоо ботаникч хүнийхээ хувьд ерөөсөө тасралтгүй одоо насаараа л одоо энэ дээр өнөөдрийн энд байж байгаа энэ ургамал одоо өнөөдөр судалгаа хийхэд тийм ээ нэг төрлийн бодис энэ мэдэгдэж байгаа нь энэ байсан чинь зэрэг тийм ээ маргааш ингээд судалгааны явцад гараад ирж байгаа мэддэхгүй байсан зүйлүүд мэдэгдээд ирж байгаа жишээ нь. Тэгэхээр зэрэг шинжилгээ ухааны хөгжлийг дагаад одоо энэ техник технологийн өндөр дэвшил энэ хурдцтай хөгжлийг дагаад болохоор зэрэг бас одоо ургамлын дотоодод нийлэгдэж байгаа биологийн идэвхт нэгдлүүд л одоо энэ төрөл бүрийн үйлдэлийг үзүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэнийг болохоор зэрэг бидний судалж байгаа шинжилж байгаа тоног төхөөрөмжүүлсэн амнараад биднэрт мэддэхгүй байсан зүйлүүд мэдэгдээд ирж байгаа ч юм уу. Одоо байгалийн гаралтай юуны амтны гаралтай жишээлбэл түүхэн идэвхтэй одоо дэлхийн нийтээрээ амтан одоо амтны гаралтай түүхэн идэх хэрэглэхийг ер нь бол хориглолцлоо шүү дээ тийм ээ. Хориглоод тэгээд заавал тэрийг одоо синтетик байдлаар тэр одоо бодисуудын амтны гаралтай түүхэн идэх дотор авлагж байгаа биологийн идэвхтэй нэгдлүүдийг синтетик байдлаар үйлдвэрлэж ингэж ими одоо ими бүтээгдэхүүн болгож ашиглаа гэдэг юм ингээд гарчлаа. Тэгэхээр зэрэг нь бол синтетик байдлаар бид нар энэ байгалийн баялгаасаа синтетик байдлаар бид нар үйлдвэрлэж гаргах тийм энэ биологийн идэвхтэй нэгдлүүдийг одоо үйлдвэрлэх энийгээ одоо төрөл бүрийн бага хэмжээтэй юмыг одоо ач холбогдлын илүү өндөр болгож байна тийм ээ. Тэгээд жижигхэн зүйлийг хийгээл жижигхэн жохон хэмжээний маш бага хэмжээтэй одоо биологийн идэвхтэй нэгдлэр л одоо их хэмжээний маш их өндөр идэвхийг үзүүлдэг ийм одоо зүйлүүд ийм бэлтгэл одоо хүнс юу гэдгийг багттай. Энэ төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо энэ тал руугаа ер нь бол дэлхийн нийтингээ хандсан, чиглэлсэн. За энэ эмчилгээний ач холбогдлыг сайжруулах тийм ээ бага хэмжээтэй хэрэглээд одоо өндөр үйлдэлтэй байх ёстой. Энэ болохоор зэрэг одоо энэ байгаль дээр байж байгаа ямар агротехнологиор бид нар ургуулж гаргаж ирж байгаа юм тийм ээ. Ургаж явах явцад нь хэдийн үед нь хэр зэрэг хэмжээтэй юугаар юу өгчээж ямар нөхцөлд бид нар тарж ургуулж иж бид нар тэр нөгөө биологийн идэвхтэй нэгдлээ нийлэгжсэн байж байгаа их хэмжээнд нийлэгжсэн байж байгаа эмчилгээний өндөр ач холбогдолтой
маш үр дүн сайтай ийм одоо биологийн төвхт нийлэгдсэн ийм одоо түүхий эдийг бий болгох юм бэ гэдэг бол одоо бидний гар дор болчлоо шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар бол одоо сайн л мэрэгчлэлтэн бэлтгэх шаардлагатай. Насаараа л ер нь бол мэрэгчлэлтэн ялангуяа судлаач бол нь тэгэл насаараа л суралцдаг юм байна гэж өөрөөсөө харахад би бол тэгж бодож байгаа. Тийм. За тэгээд ийм үйлдвэрлэхэд одоо яг байгалийн гаралтай түүхий эдээс ийм бүтээж бий болгоход бол одоо бүр дор хаяж 10 жил шаардлагатай гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр үзэгчтэй би та бүхэнд бас нэг зүйлийг яг аюул сайн анхаараасаа гэж хүсэж одоо энэ асуултыг асуух чинь тэрний юу гэхээр хүмүүс нөө байгалийн ургамал учраас яах ч үү биеийн сайн байгалийн юм чинь яавал гэж гээд амд амьдсан яриагаар бие биендээ санал болгосон зүйлсээр их юм авч хэрэгэлдэг. Одоо жишээлбэл их шүүдрэн гэдэг ургамал байна те. Их шүүдрэн бол сайн боловч бас өөр алкалоидтай гэж байгаа. Гэхдээ тэр нь бас тун норм буруу байх юм бол илгэнд маш муу гэж байгаа тий. Одоо эгүүшин гэж байна. Эгүүшин гэхэд ч өөрөө хүмүүс манайхан шархан цайн гэдэг байгаа боловч бас тун норм нь хитрэх юм бол илгэнд маш их одоо сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол энэ байгальтай ургамлууд чинь хүнд ашигтай чанартай байхаасаа гадна хорон чанар гэж байгаа тий. Тийм ч учраас энэ уламжлалт ангаах ухаанд орж байгаа журналууд чинь дандаа нэг сайн чанар байгаа бол нэг сөрөг чанар. Тэр сөрөг чанарын дарах гэж 2 дахь 3 дахь олцоод ордог бололтой юм билээ. Тэгэхээр та үзэгчдэд энэ талаар мэдээлэл өгөхгүй. Тэгээ ер нь бол аль болох ингээ боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн болсон тан хэлбэрээр ч юм уу яг эсвэл бол шинжлэх ухааны мэдээлэл шингэсэн зүйл сонгож авах нь илүү аюулгүй гэж би ойлгоод байна л да. Тэрнээс биш ингээд энэ ургамал тим юм сайн гинлээ гэдэл одоо ам дамжуулан хэрэглэх чинь харин ч бүр эсрэг үр дүн үзүүлэх боломжтой юу? Тийм шүү дээ. Тий. За тэгэхээр одоо энэ ялангуяа сүүлийн үед ерөөсөө эмийн ургамал за одоо юун дээр одоо сая өөрөө хелидониумыг ярьлаа тийм ээ. Их шүүдрэг нь болохоор зэрэг одоо төрөл бүрийн бодисуудтай дотор нь илгэж байгаа одоо биологийн төвхтэй нэгдлүүд нь төрөл бүрийн одоо флавоноидууд байж гин тийм ээ. Алкалоидууд байж гин. Алкалоидууд бол бас хортой алкалоидууд зөндөө. Маш олон төрөл дотор маш олон янзын алкалоидууд агуулж байгаа жишээтэй. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хор тавдрын эсрэг үйлдэлтэй ингэнлээ гэл одоо хавдартай хэн болгон аваад ууж байгаа жишээ нь архинд дараад ууддаг ингэнэ гэл ингээл амнаас амд амтсан одоо нэг ийм одоо зүйлүүд байгаад байна л да. Тэгэхээр зэрэг хин ямар өөрчлөлтөө хин гэж одоо ямар өөрчлөлтөө хүн тийм ээ ямар одоо хавдраар хизээ өвдсөн хавдрынх нь хэддэх одоо ямар үе шатндаа явж байгаа юм тий. Энэ болгоноос болгонтой одоо хамаатаагаар энэ одоо ургамлууд юмнуудыг тэгээд бас зохих тунгаар хэрэглэнэ өгөхөөс биш одоо хэн болгоны сайн гэсэн болгоны хүн болгоно тэгээд эн чинь сайнаар нөлөөлөдөд юм бас биш. Ер нь ямар ч юмны нөгөө зүйтэй одоо зөв хэрэглэх шаардлагатай гэдэгтэй зөв хэрэглэх шаардлагатай тун хэмжээг энэ одоо зохицуулах хэрэгтэй, тохируулж хэрэглэх хэрэгтэй. Тохируулж хэрэглээгүй зүйлүүд бол нь тэгэл одоо хорл болдог тийм ээ хор болдог. Тэгэхээр зэрэг бүх одоо байгалийн түүхийдүүд бол бүгдээрээ одоо тохируулж хэрэглэх шаардлагатай. Судалгаа шинжилгээ хийсэн, үнэхээр одоо тэр батлагдсан ийм зүйлүүдийг хэрэглэнэ өгөхөөс биш одоо манайх болохоор ямар ч тийм одоо амнаас амдаа юмшуулаад энэ юм дэрэгтэн гинлээ тэр тэрэн дэрэгтэн гинлээ гэл одоо байгаль дээр байж байгаа ургаж байгаа зүйлүүдийг болохоор зэрэг ерөөсөө юу ч байхгүй очил мэдэхгүй ингээл очил бүгдийг ухаал түүгэл ерөөсөө юу ч үлдээхгүйгээр ингээд түүгээд авдаг те. Энэ бас маш одоо хортой шинж чанартай хортой. Маш одоо ирээдүйд гарч байгаа үр дүн нь бол маш хортой. Одоо ургаж явах газар ургахаа бэлдсэн байна гэл ингэж энэ хүмүүсийн энэ зохицуулгагүй энэ замбраагүй энэ одоо балмад энэ хэрэглээтэй одоо холбоотой байхгүй ингээд тусдаж алуулдаг. Одоо ингээд шархны шар гэдэг нэг цэцэг хүмүүс аягүй их авч хэрэглэдэг. Тэгээ би ингээд харахад бол тэр чин цэцгэрээ байгаа байхгүй. Гэтэл чин цэцэг чин байгалийн ургамч ихлээр цэцэглэн цэцэг байж аваад цаг нь гүйцэхлээр үрэн үлдэх ёстой шүү дээ. Гэтэл тэр үрэн үлдэхээс өмнө тэр цэцгийг аваад ахлаа чин тэр ургамал тухайн газар дараа жил байхгүй болох нэг шалтгаан л болоод байгаа үстэй. Тийм шүү дээ. Мэргэжилтнүүдийн одоо энэ ботаникчдын хувьд болохоор зэрэг одоо мэргэжилтнүүдийн хувьд эмийн ургамлыг за эмийн ургамал бай эмийн бас ч ер нь бол ямар ч ургамлыг энэ үрийн түүж байгаа тийм ээ түүж байгаа бол тухайн газар нутагта тодорхой хэмжээний үлдээж түүдэг тийм ээ үрийн одоо жишээлбэл одоо хэдэн хувьч байдаг үлдээж одоо түүдэг ийм одоо бүр одоо мэргэжилтнүүдийн нэг тогтсон одоо зарчим байна шүү дээ. Тэгэхэд нөгөө энгийн ард иргэд одоо мэдэхгүй болцоод болохоор зэрэг олдчлээвэл бүгдийг түүчдэг. Тэгэхээр зэрэг энэ нь бол одоо маш их хор охиролтой шүү гэдэг бол одоо бүр одоо маш анхааруулж одоо бүр дахин би хэлээд байгаа юм. Тийм энэ бол маш хортой шүү. Тэгэхээр зэрэг одоо Монгол хүн болгон Монгол одоо иргэн болгон
энэ одоо байгаль энэ сайхан онгон дагшин байгаль энэ эцэг өвгдөөс өгсөн одоо энэ байгалийн баялаг юм а хүн нэг бүрэл одоо дор бүрнээ одоо хамгаалж хайрлаж явах хэвээр тийм ээ одоо мэдэхгүй зүйлүүдийг одоо бити бас ингэж түүж одоо устгаач ээ тийм ээ бити энэ байгальдаа ийм хайр гамгүй хандаач ээ гэж л одоо хэлмээр байна да. Би нэг 5 6 жилийн өмнө хөдөөжихөн сургууль дээр нэг шүүдэний тайлбарлуулж байгаас нь аваад бас хэсэг тавьсан юм а. Тэгээд за энэ бүтээгдэхүүн чинь энэ ургамалчуудаа яадаг юм болоо гэж судлаад байсан чинь миний түрүүний дурдсан асуудлууд байгаа чи одоо хүртэл одоо миний тавьсан шүүдэрэг ургажл байгаа л та. Гэхдээ нөгөө нэг сөрөг нөлөө нэх байсан болохоор түүнийг ингээ эцсийн бүтээгдэхүүн болгох дараагийн шатанд гаргах хүнд санал болгох чиглэл юусэн ямар ч алхам хийгээгүй. Тэгэхээр бол ингээд чинь тусгай мэдлэг олон шинжлэх ухааны уулзуур дээр байгаа зүйл учраас л одоо үзэгч та бүхэн бас тэр талаар нь илүү сайн мэддэг чаддаг хүмүүсээс нь асууж яваасай л гэж гэдэг үдгээс л танаас асуугаад байгаа юм л да. Тэгээ энэ нь бол хоёулаа бас нэлээд өргөн сэдвээр ярилцлаа гэж бодож байна. Тэгээд миний ялсгын үеэр асуугаагүй бас таны хэлмээр байсан өөр зүйлс байгаа юу? За ер нь бол одоо бас жоохон одоо бага хэмжээний цагт бас олон зүйлийн олон чиглэлийн мэдээллүүдийг бас хоёлоо ярьчлаа. Тийм. Тэгэхээр зэрэг одоо энэ одоо баялаг ихтэй энэ сайхан Монгол орны монголчууд бид энэ сайхан байгалаа хайрлаж хамгаалж явах ёстой. Тийм. Устдад байгаа дэлхийн дулаар л одоо хүмүүсийн зохицсон хэрэглээ янз бүрийн юмнаас болоод энэ байгалийн баялаг багасаад байна, хомсдод байна, устдаж алгуулад байна гэдээ ингэж ярьж байгаа. Энэ болгоныг болохоор зэрэг одоо хайрлаж хамгаалж байгаараа хүн нэг болгон ч гэсэн одоо энэ манай нэг ерөнхийлөгч чинь сая тэрбум мод хөтөлбөр гэл ингээл эхлүүллээ. Энэ бол бас зөв зүйтэй бас алхам байсан л та бас цагаа болсон. Тэгэхээр зэрэг энэ болгон дээр нэг ганц шиг модчлсан тийм ээ ганц ургамалжуулсан тармилжуулаад ер нь л одоо энэ хөрсөн хөрсийг одоо ургамлан бүрхөвчтэй болгоход одоо хүн нэг болгон ард иргэд иргэннийг болгон анхаарад эндээ бас санаа сэтгэлээ зориулаад ингэх юм бол энэ дэлхийн дулаар л их ч гэсэн бид нарт тодорхой хэмжээнд бид нар бууруулж чадна. Бууруулахад энэ хомсдод байгаа усны нөөцийг ч гэсэн бид нар ихсгэхэд авч үлдэхэд байгаагаар нь байлгахад бид нар бол бас тодорхой хэмжээгээр одоо тусдын болж байгаа юм шүү. Тийм болохоор зэрэг байгальдаа хайр гамтаа байцгаая. Энэ модны одоо хошны самар гээл байж тийм ээ энэ самраа хүртэл түүхтэй бид нар хайр найргүй мөнгнөөс болоод тийм ингээл тэгээ тэргээ түүгээд бид нар тэгээ дандаа өөрсдөө боловсруулад Монголдо хэрэглээд бүтээгдэхүүн болгоод ингээд хэрэгжилж байгаа нь бол хэдэн өв билээ тийм ээ. Гэтэл ихэнх нь одоо энэ одоо хятад руу Япон руу ингээд гардаг гэл ингэж байгаа юм. Тэгэхэд бид нар энийгээ түүхтэй зөв зохистой бас түүж чаддгүй. Тэгэхээр зэрэг энэ байгалийн ургамлыг зохистой хэмжээгээр түүж болох байхгүй да. Зохистой хэмжээгээр нь түүгээд боловсруулад зөв одоо хэрэглэх юм бол эн чинь юм болно. Тэгэхгүй түүж бэлтгэхтэй хүртэл бид нар одоо маш их тийм зөв бусаар одоо энэ байгальтай харьцах тийм ээ модоор аваачаал нүдчдэг жишээний ингээл одоо байгальтай юм зөв бусаар харьцаж байгаа нь бол одоо бид нар энэ дээр бол маш одоо тийм хариуцлагатай маш одоо бас нэг тийм анхаарч тийм энийг бол бас энэ дээр нэг хүн болгон иргэн нэг болгон бас нэг хариуцлагатай хандаж энэ дээрээ бас нэг хариуцлагатай байгаасаа л гэж одоо мэрэгчлэн үнийг хувьд төсмөр байна да. За тэгэхээр хаантай цаа хамаалтай газрын тухай өгүүлж байгаа манай энэ хаантай подкаст маань 20 дугаартай. Энэ 20 дугаар маань болохоор маш олон талын мэрэгчлэн судлаачдын одоо үгийг та бүхэнд өргөн. Гэхдээ хүргэж байгаа үг маань дандаа олон жилийн судалгаа шинжилгээний үр дүн дээр ямар дүгнэлт гарсан бэ гэдгийг ерөөдөө дамжуулж байгаа. Тэгэхээр хаантын усан цэцэн хамаалтай газрын захиргаа маань өөрөө бас энэ олон судлаачдыг, олон талт судлаачдыг оруулж ирээд судалгаа хийгээд одоо улс хууртай дүгнэлтийг гаргахыг зорж байгаа. Тэгээд тэр дүгнэлтийг шийдвэр гаргахчаад ингээ ард иргэд та бүхэн бүгдээрээ сонсоод дотроо нэгийг бодож цаашдаа ирээдүйдээ бас хийх алхам бас төлөвлөж бодох байхаа гэж бодож байна. Тэгээд бидний өнөөдрийн ярилцлагын хүрээд өндөрлж байна. Энэ сайхан байгаль дэлж өөрийнхөө мэдлэг оюуны одоо туршлагаас үзэгчд олондоо хуваалцсан танд баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. За их баярлалаа. За мөн одоо энэгээр дамжуулаад энэ одоо сурвалжлагаар дамжуулаад хаан энтийн тусгай хамгаалалттай газрын хамт олон мөн хаан энтийн тусгай хамгаалалттай газрын дарга хашмаргад дарагтаа бас одоо талархаж явдгаа одоо мэрэгчлэн хүнийхээ хувьд, судлаач хүнийхээ хувьд, багш хүнийхээ хувьд одоо бас дахин одоо баярлж явдгаа илэрхийлмээр байна. Одоо энэ
одоо бидний одоо хүсэж байгаа хэрнээ хийж чадахгүй байж байгаа судалгаа энэ одоо хөрөнгө мөнгө зарцуулсан энэ их сэтгэл шингэсэн нүүрэх энэ одоо ажлыг болохоор зэрэг тал талаас нь энэ олон талын судлаачдыг оролцуулаад одоо өөрсдөө хөрөнгө мөнгөө ингээ гаргаад энэ одоо хаан эдийн дархан цаастаа энэ газрын бүх төрлийн судалгаануудыг ингээд бас нэг цогцоор нь хараад тий том массаар нь хараад ингээд хийгээд ингээд эхлүүлээд явж байгаад одоо бас их талархтгаа мэрэгчлээ хүнийхээ хувьд одоо дахин хэлмээр байна. Та бүхэнд их баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Та бүхэнд бидний ярилцлага таалагдсан бол YouTube дээрээ шеэрлээд бусдад хуваалцаарай гэж хүсэж байна. Баярлалаа. Дараа уулзцгаая.